За олон нийтийн хөл хорой болон дэлхийн дэдийг хамарсан цар тахлаас үүдэлтэй за манай амар өглөө ивент маань нэлээдгүй хугацаанд хойшлсон байсан. За тэгээ өнөөдөр амар өглөө ивент маань 2022 оныхоо шинэхэн дугаарыг одоо ингээ арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ удаагийн ивент дээрээ битгэд галын эрсдлийн талаар нээлттэй яриа өгүүлсэн байгаа. За тэгэхээр бас энэхүү арга хэмжээнд маань бидний урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэн танд маш их баярлалаа. За тэгээ та бас одоо өнөөдрийн энэ ивентэд одоо ирсэн сэтгэлээсээ хуваалцаач. Өглөөний нэг хэсэг хугацааг өөр дүнтэй өнгөрөөлөө гэж бодож байна. Тэгээд мэдээж сонсоогүй, дуулаагүй юмнуудаас асуулж, нэмж галтай холбоотой судлах зүйлүүд бас байгаа юм байна гэж бодлоо. Ер нь бол их өрөөгөөжтэй сургалт боллоо гэж бодож байна. Өнөөдрийн сургалт маань амьдралаар надад айгүй ойрхон сургалт болсон гэж бодож байгаа. Бүгдээ нээлттэй харилцаад, ярилцаад тий одоо байгууллага дээр ямар тулгамдж байгаа асуудал байдаг, манай байгууллага ямар онцлогтой байдаг, танай байгууллага ямар онцлогтой гэж харилцан ярилцаа айгүй үр дүнтэй сургалт болсон болоо гэж бодож байна. Компанийн ажилчид болон за одоо иргэдэд те зориулаад галаас одоо хэрхэн сэргийлэх үү одоо өөрийнхөө ойлгосноор нэг тавчхан тэм зөвлөмж өргөл ерөнхийдөө алхам тутамдаа аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой юм байна. Ахын нөхцөл ч гэсэн гэртээ ер нь бол галын хортой баймаар юм байна. Дээрээс нь балкон дээр идэг аварын гарцаа нээлттэй байлгамаар юм байна. Бусдаа бас зөвлөмөр юм байна. Өөрөө болохоор логистикийн компанид ажилладаг. Яг тэр ажиллаж байгаа салбар дээр ойлгосон зүйл гэх юм бол автоэрээр зөөрөлдөг. Ингээд энэ бензин тосн дээр аюулгүй ажиллагаа, техникийн тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Тэр бүгдийг ойлгож авсан. Дээрээс нь аюулгүй гарц гэдэг чинь амар чухал юм байдгийн биш үү? Гэртээ очиж хамгийн түрүү энэ нөгөө мэдрэгчээр шалгаж үзхийг амар их хүссэн. За баярлалаа. Тэгээ дараагийнхаа бас ивентүүд дээр ахиад уулзах гэж бодож байна. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдрийн арга хэмжээ маань энэхүү одоо энэ түрээд өндөрлж байна. Тэгээ дараагийнхаа арга хэмжээгээр уулзлаа. Түр баяртай.